Намайг Баасан Жовын Батбулга гэдэг. Би Говьолтой аймгийн Жаргалан суманд төрсөн. Тэгээд одоо соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуульд жүжиглэх урлагийн нэгэн би курстын туслах багшаар ажиллаж байгаа. За тэгээд хажуугаар мөн Зөвгий театрынхаа ерөнхий найруулагч жүжигчин гэсэн ажлаас багшаад явж байгаа. Ийм залуу уран бүтээлч байна. За манай Зөвгий театр анх 2021 онд 2021 оны 10 сард анх үүсгэн байгуулагчсан. Би театрын үүсгэн байгуулагч нь соёлын тэргүүний ажилтны зохиолч Мэд Сайхагч маань. За өөрийн дүү бол Хамар Сайхагч. Хоёр бол анх үүсгэн байгуулад за тэгээд удалгүй Баяр сайхны хүн гөрөөс гэдэг хоёр хүний жүжигээр одоо Монгол Улсын ардын жүжигчин эрт найруулагч Бравагийн мөнгөд орж бурхан найруулагч маань бас манай театрын хамгийн анхны уран бүтээлийг найруулж өрхийн татаж галын төлж өгсөн байдаг. Тэгээд тэрнээс хойш одоо манайх 21 оны 10 сараас хойш 12 уран бүтээл тайсны бүрэн хэмжээний бүтээл бий болгоод хийгээд ажиллаж байна. За манайх бол хүн гөрөөс жүжиг бол хүн гөрөөс жүжиг за араас нь эдифан жүжиг, хунгийн дуу жүжиг, за галч шувуу, өнхөрхий төснө гэх мэтлэн монодрам, хүүхэлдээ нэг хүний хоёр хүний жүжигүүд болсон. Бусад эсрэг жүжигүүдийг бол нэлээдгүй тавьсан. За бас гадна дотны фестивалууд тус жүжигүүдтэйгээ нэлээдгүй амжилттай бас сайн оролцсон. Аавын талынхан маань бас их гоё цагаан дуулдаг хүмүүс. Тэгэл хоньныхоо бэлчээр дээр тэгэл аавыгаа дагаал, ээжигээ дагаал, ах нарыгаа дагаал, хоньоо хариулаад тэгэл ганцаараач тэр. Миний дуу ингээл нөгөө манайх чи их хадтай газар байдаг. Тэгэл ингээл миний дуу ингээл сонсогдоод идэг гэсэн. Гэрт ингээл эсвэл нөгөө хүүхэд хаана явж ийн гээл нэг урд хойд орой дээр гарч марах ч юм уу тийм үед ингээл дуулаад явж идэг. Ер нь их дуулдаг хүүхэд байсан. Яг жүжигчин болно гэж бол энэ бодлыг бүр сүулт орж ирсэн бодлоо л та. Тэгээ ер нь багасаа л урлагийн хүн болно гэдэг. Ээж маань ч гэсэн миний хүүхэд одоо урлагийн хүн болноо гэж багаас нэгтгэдэг. Тэгэл тэр үед оройд ээж аваартай концерт тоглож өгдөг. Хоймроо гарч ягаал хоёр бүрштэйхээ орныхоо голд дуу дуулаад нөгөө хоёрт оройд концерт тоглодог. Тэгээд ер нь багасаа тийм урлагийн хүн болъё гэж их боддог байсан. Дуучин болъё л гэж боддог байсан. Багтаа бол бас их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тэгээд сургуульд ороод манай багш маань бас их намайг юу дэмждэг. Одоо манай бага ангийн багш Баярмаа гэдэг багш 1-5 дугаарын хүртэл одоо сургууль дээр зохион байгуулдаг одоо урлагийн бүхэл юунд одоо намайг байнга сурч байдаг. Тэгэхээр бас авьяас одоо жоохон цийтэй гэж ярьдаг шүү дээ тий. Цийтэй хүүхдийн болов гэж бодож исэн болоо. Тэгээд 7 дугаар ангид дунд ангид ороод манай ангийн багш солигдоод Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Баатар хүүгийн Баасан Бат гэж яг манай соёл урлагийн их сургуулийг төгссөн. Багш маань манай анги даасан багшаар очоод. Тэгээ багш маань ерөөсө ээлжгүй бид нар ч одоо аймаг бүсийн одоо тийм урлагийн наадамд байнга авч явж юу яддаг гэсэн. Тэмцээн наадамд их оролцуулдаг гэсэн.
Тэгэл тэндээс яг тэр өөртөө итгэлийг за тэр одоо урам зоригийг маш их урам зоригийг авсан гэх юм уу. Тэгэл ер нь тэр бүр багаас нь ахуулаалаа хөөгөлж явж исэн тэр хүмүүсийн бас хичээл зүтгэл нь өнөөдөр бас намгийн урлагийн бас тохоонд тийм ээ хамт ингэж урлагийн бурхдуудтай хамт ажиллаж амьдарч байгаа. Энэ замыг маань одоо засч байсан болов гэж боддгийн тийм. Жүжигчин найруулагч болоог байсан бол одоо малчин л болох байсан баг та. Тэ аав ээж маань малчин, за өвөө эмээ ах дүүс маань ер нь бүгд л малчин хүмүүс байдаг. Тэгээ би ч бас айлын отхон хүүхэд. Дээр 3 ах 3 гэжтэй. Тэгээ айлын отхон хүүхэд учраас бас нөгөө гал голомтоо сахих гэдэг талаасаа ч юм уу. Ер нь би чих малчин болчих гэж хүссэн л дээ. 12 төгсдөг жил Завхан аймгийн хөгжим коллежид 12 дугаар анги төгсөөл тэгээд ерөөсөө ингэж сурах гад гэсэн нэг л ер нь нэг тийм хүсэлгүй болчихсон. Сурах ямар ч хүсэлгүй болсон. Тэгээд тэр үе конкурс явж тараал ангийн багш надаас нэмсрэн багш манай ангийн багш асуучсан баталгаа ямар хичээлээр конкурст маар байна. Аль сургуульд орохыг ер нь суйстал орно үстэй л гэж байгаа юм чинь. Тэгэхээр гүй багш би ерөөсөө би шин тэр үед бас ангийн дарга марга байсан бас. Тэгээд гүй багш би ерөөсөө юу юм малчин бол гэтгсэн чинь юу яриад байгаа юм бэ чи. Өөс толгоогоор ихтэл загнуулаад. Чи өстэй малчин болох гэлээ мэлээ гээл. Тэгээд мэрэгжлийн багштаар дагуулж ороод мэрэгжлийн багш Эрдэнэ лог багш маань загнаад. За тэгээд зөндөө багш нар загнасуу. Чи өстэй малчин болж л. Өстэй тэрэг. Тэгээ би чинь ямар ч гэсэн шалгалтуудыг нөгж дуусгая гээд дуусгачаад тэгээд нөгөө яэш мэшч бэлдэж байгаа юм байхгүй. Хайчаад хөдөө гараа бицсахгүй. Говалтаа унаа гинт таарж байна. Та нэг говалтын дугаартай маш. Та алтаа явах уу гэдгсэн чинь за өнөөрөө явна гэх. Тэгвэл би сууч. Тэгээ говалтаар явж очиод хичээл тарахаас нэг 7 хоног юм уу 10 хоног юм. Тэгээ очивсэн ангийн багшаар асууцтай. Аав ээж өрлөө тасчих. Өстэй яаваад нааш нөгөө хүүхэд чинь ингээд хичээлдээ суухгүй таслаа явчлаа очив бариу. Тэгээд одоо юм хүүхэд чи ягаа малчин болох гэдэг та хоёрстэй хүүхдээ уруу татлаа л гэж байгаа байхгүй аав чирийг загнаад. Эхэндээ ч манай аав чир жоохон өмөр байснаа сүүлдээ бүр за ойлголоо гэж багшд давхар загнуулаад. Тэгээ байжсэн. Тэгээд тэрнээс өмнө нөгөө мэрэгжлийн уран чадрын бас нэг улсын шалгалт болж байгаа юм л та. Тэгээд яг Төв соёл урлагийн их сургуулиас одоо энэ Яочи хөгжмийн багш Бадарчгийн багш үү. Тэгээ ирсэн байжгаад тэгээд яг ингээд нөгөө хүүхдүүд нэг нэгээрээ шалгалтандаа ороод миний өмнө 2 3 хүүхд ороод тэгэл би ороод тэгээ ороод хөгжмөө тоглоод би шилийн бөмбөг хөгжимч. Тэгэл хөгжмөө тоглолцвол ёслол гарах гэдгсэн чинь Эрдэнэ лог багш баталгаа байж даа гэ. За багшаа гэдгсэн чинь энэ ямар хүүхд вэ гэл. Ачуу багшаас асуулаа. Яг хоо дажгүй болохоор хүүхэд штэ гэл нэг тиймэрхүү юм чинь санаад. Тэгсэн чинь энэ одоо тэгээд ингээд малчин болно гэдэг солиороод ах юм. Тэгсэн чинь багш яадгийн Бадарч багш яадгийн зүгээр штэ. Ягаад лимп тоглодог малчин байж болохгүй багш. Харин гоё юм шүү. Гэл тэгсэн яг би тэр үед яг нэг юм дотор авсан байхгүй. Юу вэ? Тэгээ яагаад гэдгсэн чинь нөгөө өмнө дандаа ингээд чи битгий тэг ингэдэг тий чи мал дээр гарахгүй малчин болохгүй чи урлагаараа яв гэл ингээд дандаа ингээд хорж исэн чинь гинт ингээд өөр ингээд чөлөөлчөнгүүтэл чи яг ингээд уяанасаа алдуурангуутлаа баг гэд ингээд яга наваг тавьчихв гэж байгаа юм шиг тийм болчтой юм бэл. Тэгээд би яг тухайд за би яг юу хийх гээд байна. Зүү юм хийх гээд байна уу буруу юм хийх гээд байна. Тэгээд за юу ч гэж юу вэ? Конкурс өгч. Тэгээд тэр багш хэлэхдээ тэгсэн юм. Чи юу яасан ч болно. Сурахгүй ч гэсэн байж болно шүү дээ. Конкурс өгөхгүй ч гэсэн байж болно. Гэхдээ мал дээр гарах бол хизээч оройтдгүй юм аа. Чамайг очиод сураад бүр босгоо байгаа ч үнээр чадахгүй болоод ирэхэд чиний мал байж л. Итгэжсэн юм. Тэгэл яг тэр үгэлийг оройроо бүр ингээл тас хийгээл авсан. Тэгээд за юу ч гэж юу н конкурс өгье дөө. Өгөөд үзье. Тэгээд ганцхан монгол хэлээр бүртгүүлж хийчихэд. Тэгээ яваад гисэн. Тэгээ ирээд конкурс өгөөд тэр үеэр яг соёл урлагийн их сургуулиас
одоо энэ ардны багш, ган уйг багш. Батсайхан багш хоёр маань юунд ирсэн. Завхан аймгийн хөгжим коллеж дээр ирсэн. Бас ажиллаар ирсэн л явж тараа. Тэгээд соёл урлагийн сургуульд ингээд театрын урлагийн сургуульд хаашаа ирснийх нэг дүүхэд ингээд шалгалт авъя. Тэгээд ингээд тэнцгээр болвол юу гэх арчилгийг. Тэгээд тэр үед нь бас Эрдэнэлээ багш маань бас намайг чи манайхаас чи хийх орё гэдэг өглөө гэж манай Лимбиний амраа баяна гэж манай нэг бидэд очиж өгөөд. Тэгээд юунда тэнцээ нэг тэгж өвж ижил нэг суйс руу орж ирсэн шүү дээ. Би ч одоо малчнаас одоо жүжигчин л орж ирсэн үнтэй. Тий. Гэгээ муза гэдэг наадам бол одоо манай Монголд болж байгаа хамгийн том одоо театрын наадам шүү дээ. Олон улсын хэмжээний наадам. Тэгээд миний хувьд бол яг сургуулаа төгсөөл яг муз авсан. 22 онд соёл урлагийн сургуулийг төгсөөл 22 оныхоо хаврын төгсөж байгаа. Намар нь хонгийн дүү гэдэг бүтээлийг хэвээр манай хоёр найз намайг шахсаар одоо болсон. Бат Эрдэнэ Мөнхтөлгөр хоёр найз. Гүй чи найруул атгаа. Би чадахгүй штэ гэл. Тэгээ багшд ховлоод багш намайг згнаа. Чи өстэй найруул батлахгүй гэл. Тэгээ би чи багш загнуулсан чинь тэгэл найруулна штэ тэгэл. Тэгээд эхэндээ болоогүй сүүлдээ айгүй сайхан эвлэгхэн болоод нэгдүгээр шатанда тэнцээл. Тэгээд яг намар нь жүжигээ тоглолцоод эрх хавар нь бид нар гэгээ мууцаа. Наадмыг 2 дугаар шатны шалгуурлалтаа тэнцчээд шагнал авч ирсэн. Тэгээд бид гурлаа ороод тэгээд одоо шилдэг эрэгтэй жүжигчнээ аваад, шилдэг найруулагчаа аваад тэр үед бол ёо өстэй. Юу ийм байд юм. Би баг өөртөө итгэв шүү дээ. Тэгсэн чинь хамгийн гоё юм тэр үед яг ингээд хүмүүс миний өмнөөс чин сэтгэлээсээ баярлж ирсэн баг. Хөө шагналын эзэн болсондоо бол маш их төлөв их баяртай байна. Бас их бэлгшээж байна. За энэ жилийн гэгээ музыкийн хувьд болохоор зэрэг гадаадын бас олон орны уран бүтээлчид энэ хүн наадамд өөрийнхөө авиас чадварыг сольлоо. Тэгэхээр энэ Азиас болон Европоос ирсэн жүжигчдтэй, найруулагчдын одоо энэ уран бүтээлчтэй өрсөлдөж энэ сайхан шагналыг авна гэдэг бол залуу хүний хувьд одоо хэр зэрэг одоо сэтгэл хангалуун байна. Ирээдүйд одоо бас уран бүтээл дээр ямар ажил төлөвлөж байна энэ талаар. Тэглэгүй яг үнэхээр гайхалтай зүйл байна. Тэгээд яг энэ музад олон улсын энэ театрын найруулагч нар жүжигчтэй ингээд нэр дэвшээ өрсөлдөж байгаа нь бол миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Тэгээд цаашдаа бас гадны фестивалууд руу бас хүч үзэж бас Монголынхаа нэрийг Монголынхаа жүжигчдийн ур чадварыг дэвшлүүлэхийн тал дээр бас театрынхаа зүгээс болон одоо олон улсын театрын институтын төвтэй хамтран иймэрхүү ажлыг зохион байгуулна гэж бодож байна да. Боломж байдаг юм байна. Бид нар өөрсдөө дөнгөж ингэж сургуулаа төгссөн шинэ залуу уран бүтээлчд гэж болохгүй юм байна. Та нар ингээд бидэнд ингээд маш тийм боломж байдгийг шүү гэдгийг харууллаа. Тим комментүүд бол маш их ирчихсэн. Тэгээд тэндээс яг би найруулагчаар явбал бас ингээд надад мэдрэмж байгаа юм байна. Одоо би мэдээж онлайн сурах хэрэгтэй тийм ээ. Маш их тийм урам зориг авсан бас төдий чинээ бас хариуцлага нэмэгдэж ирсэн л дээ. Гэгэм улса академид бол талархаж явдаг. Одоо Монголын 21 аймгийн театр, 21 аймгийн 9 дүүргийн театр энд ажиллаж байгаа одоо театрын үеийн уран бүтээлчдийн одоо өсөн хүлээдэг наадмууд нэг. Тэгээд олон улстай холбож өгж байгаа том гүүр байгаад байдаг тийм ээ. Тэгээд бас энэ наадамд оролцоод энэ шагналыг авсан да. Маш их баяртай. Тэгээд зүгээр ч аваагүй бас энэ нөгөө авсан бүтээл маань өөрөө маш өвдөлттэй жүжиг. Антон Павловичийн хонгийн дуу гэдэг жүжиг дээр ажилласандаа бол одоо өстэй үнэхээр нэрээ тийм нэг алт эрдэнэс олсны дайтай бараг магадгүй тэрнээс ч их баярлж явдаг.
Тэгээд суйст орж ирсэн багшийнхаа нэрийг мэдэхгүй. Нэг л харсан хүн. За энэ хүн ч одоо олон кинонд тоглож ирсэн даа. Ер нь энэ сургуульд орж ирэхэд би их тийм түүхий орж ирсэн байгаа юм л да. Багш нарын царайг хараад энэ жүжигчин шүү дээ. Энэ багш жүжигчин юм байна. За гэдэг мэдээд байдаг, жүжигчнийг мэдээд байдаг. Яг нэрийг мэдэхгүй. Одоо тэр үеч одоо Тэлгаш Дэмэд Баатар багш маань, заал манай Отхон Бат багш, Ган Уяг багш гэл Самхүү багш, Саран Туяа багш гэл дандаа л одоо телевизээр өргөн дэлгэцээр бидний хардаг тийм ээ. Тийм хүмүүс байлээ шүү дээ. Тэгээд ингээд орсон бүр шал ондоо орч байна. Ингээд орсон нэг тийм хар нэг тийм ангируул нэг давчуухан хар ангируул яваад орчихсон. Тэгээд яаж одоо энд яаж хичээл би ч одоо нэг жүжигчний мэрэгжил заа нэг ингээд ширээний ард суугаал те ингэж мэгдэг юм болоо одоо яадаг юм бол тэгээд эсвэл нэг тайз руу гардыг болов гэсэн чинь шал өөрөө. Тэгээ орсон нэг багшаа ингэж байна харсан яг танил хүн. Тэгэл ингээл ангийнхнаа яриа марыг сонсчвал энэ хүн чинь Саран Туяа гэдэг юм биш үү? Тийш тиймтэй цэц магнар дээр тоглодог багш хүн биш те. Зөндөө болоо да аав гэл тийм ээ. Мөөми чин дүргээл одоо олон сайхан дүрээрээ хүмүүс мэддэг. Тэгээд багшаа ингээд орчоод нэгдүгээр курс яста нэг үүл ман дотор яваа адил өнгөрсөн. Багш сүлд ярьдаг манай батлага штэ. Ой төөрсөн сармөгчин шиг л юмтай орж ирж байсан гэл. Тэгээ манай багш чи их тийм энгийн үнэлтэй. Их энгийн. Тэгээд ингээд харахад их сүрдмээр хүн штэ. Айгуу том алаг нүдтэй. Тэгэл ингээл нэг их л тийм сүрдмээр хүн. Тэгээд яг ингээд 4 жил ингээд төгсөөд 4 жилийн хамт ингээд ер нь нэгдүгээр курс нэг эхний семестр болоод тэгэл багш яс ингийн хүн битээ. Би ч нөгөө багштай байнга дайгдаж багшийн гэр манай гэрийн цаана байдаг. Тэгээ би чинь 4 жил багштай дайгдаж явдаг байлаа штэ. Тэгээд багш ер нь тэр хүн байх тухай яагаад хүн бай гэдэг юм. Тэр талаар бидэрт бол хамгийн эхлээд та нар жүжигчин болох ч ивэл хүн байх хэрэгтэй. Гэдэг талаар. Дараагаар нь хэрхэн одоо энэ мэрэгжлийн үндсийн тухай бидэрт их зөв өөрсдийнхөө мэрэгжлийг өөрсдөө үндсэнтэй байх хэрэгтэй. Тийм үү? Тайзны тэр тайзыг хүндлэх хэрэгтэй, уран бүтээлийг хүндлэх хэрэгтэй, ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэр талаар бол бид нар тэрсэн өдөр болгон шахвал хэлдэг байсан. Тэгээ бас одоо яг эргээд бодоход яг тэр ярианууд нь одоо ингээд нэгдүгээр курсын хүүхдүүдтэй ажиллаж байгаа юм бол бид нар ч бас ийм л байсан баг та. Ингээл бас нөгөө анх удаа тайзан дээр гарч юм хийж үзэж байгаа. Анх удаа судалбар хийж үзэж байгаа хүүхдүүдэд мэдхгүй, чадахгүй. За тэгээд алдаж онох, буруу зүрх бодох явдал зөндөө. Тэгэл яг бид нар ч гэсэн тийм байсан болохоор багш ингээл хэлж ийсэн. Одоо уран бүтээл өөрсдийгөө үнэлдэг байх хэвээр. Жүжигчин хүн өөрийнхөө мэрэгжлийг үндсэнтэй байх хэвээр. Яагаад гэвэл яг нэг юм жүжигчний мэрэгжил бол нэг юм торгон ирэн дээр явдаг мэрэгжил шиг тийм ээ. Жохон холбироход л хүмүүст одоо буруугаар ойлгох, нийгэмд буруу одоо үлгэр дуурайл үзүүлэх. Ийм асуудалтай учраас бүх зүйл дээр яг юм уран бүтээлээ хүндэлсэн, бусдыгаа хүндэлсэн, үзэгчдийг хүндэлсэн. Бид нар айгүй үзэгчдийг та нар үзэгчдийг яагаад хүндлэхгүй байгаа юм бэ гэж айгүй их цагдаг гэсэн. Үзэгч бол та нарын дээр байх ёстой зүйл. Чи өөрийгөө өстэй сайхан юм үзүүлж гинэ гэж одоо ийм чи үзэгчдийг үзүүлж болохгүй гэл. Үзэгчдийг хүндлэх талаар бол багш маань бас хэлдэг байсан шүү. Тэгээ одоо тэгээд төгсчөөд тэгээд буцаад яг төрөлх сургуультай ирээд багшлна гэдэг бол их сонирхолтой юм байна. Тэгээ миний бас яг ингээд за би ингээд одоо ч би бас хажуугаар давхар сураад байгаа шүү дээ. Магистрантаараа одоо н 12 сард юугаа төгсгөө. Тэгээд бас ингээд хажуугаар нь багшлаад ингээд тэгээ багштайгаа хамт ингэнэ гэдэг бол ингээд өөрөөгөө нэг тийм хөгшөрсөн юм шиг л айгүй мэдрээд байгаа тий. Би одоо ингээд багш нэр багшилж байгаа баг та. Багш болчихж байгаа баг та. Ямар их хөгшөрч байна. Хөгшөрч байгаа юм шиг их бодгцөө. Тэгээд хамгийн гоё нь одоо би яг 1-р курстэй анх оюутан болж исэн ангитай. Одоо би 1-р курсын хүүхдүүдэд багш болцсон. Яг тэр ангитай. Яг тэр үзчихсэн юмнуудаа эхнээс нь үзээд байж байгаа. Энэ надад аюу маш тийм сонирхолтой. Хог тавлин өстэй зураг төөрг нь ийм байсан юм уу? Хог тавлин нь ийм байсан юм уу ч юм уу те. Тэгж бодогдох үз.
Тэгээ бас нэг орсон шилгаан одоо ингээд жүжигчнийхээ мэрэгчлийг би дахиад нэгдүгээр курсээс үзэж байна л да. Төгсөөд би тэгж утсан. Төгсчөөд би энэ сургуулиас юу сураад гарч юу гэдгсэн чи би ингээд утаа маань дотор л яваадсан байгаа байхгүй юусэн. Би над мэрэгжлийн диплом нь байна. Чиний мэрэгжил эзэмшлээ тий. Монгол улсад нэг шинэ жүжигчин мэдлээ. Тэгээ сургууль маань намайг төгсгөцсөн. Би сургуулиас зөндөө юм сурсан л да. Гэхдээ би тэрийг яг ингээд амар тийм эргэлзээтэй. Зөв юм болов буруу юм болов ингэж заасан. Уг нь энэ бол зөв. Гэхдээ яах юм бол яаж хийж үзэх юм бол яавал дээр юм бол гэх эргэлзээнд орчих. Тэгсэн чинь одоо би яг нэгдүгээр курсээсээ болормогчтой зүг ингээд хичээл нэгээд ороод яхаар яг тэр юмнуудаа эхнээс хийж эхэлж байгаа байхгүй. Эхнээс нэгээ тэр тэнд байгаа хүүхдүүд тэр заагаад ингээд явахаар өөрөө бас яг тэр хүүхдүүдийн хийж байгаа юм дээрс багш тэр үед энийг хэлээдсэн юм биш үү гэж би дутуу үлдээсэн юмнуудаа бас нөхөж ойлгох. Тийм асуудлууд байна л да. Надад бол их сонирхолтой байгаа. Тийм багшаар ажиллаж байгаа юм. Зүгийн театр бол тий манай зүгийн театр маань ер нь залуу уран бүтээлчдийг их дэмжих тий байр суурьтай байдаг. Тэгээ тиймдээ ч одоо төгсөөд удаагүй дөнгөж төгсөж байгаа оюутнуудыг юм уу авч театр дээр ажиллуулж одоо нэгсэндээ дадлагжуулах тийм тохиолдлууд бол маш их байдаг. За тэгээд манай төгсөлтөө зөх юм бол одоо манай жүжигчин их жаргал жүжигчин мөнхтлэгэр за батлага миний бие за манай доотлын курсээс одоо манай цэцлэг найруулагч Хүслэм за тэгээд утга зохиол судлаач Батшиг за тэрний доотлоос одоо Гангуй Өгшин ангийг төгссөн Чой Сүрэнжов тэгээд одоо залуу уран бүтээлч за бидний дээр мэдээж одоо од гэрэлэгч маань байна амраагч минь сайхагч гэл одоо ер нь тиймэрхүү бүрэлдэхүүн маш цөөхөн бүрэлдэхүүнээр чанартай цөөн бүрэлдэхүүнээр бас энэ театрыг авч явбал зүгээр юм болов гэж тэр үүднээс одоо ийм баг бүрэлдэхүүнээр манай театр ажиллаж байна да. Яг нөгөө манай дээр бол хэд хэдэн хөтөлбөрүүд явагдаж байна л да. Арт education хөтөлбөр байна. За тэр нь бол яг нөгөө 10 жилийн сурагчдад зориулсан. За ирээдүйн одоо үзэгчдийг бас бэлтгэх театрын соёлд одоо хүүхдүүдийг багаас нь төлөвшүүлэх сургах тэр чиглэлээр одоо хөтөлбөрийн хүрээнд бол яг ямар хүүхдүүд яг ямар жүжиг тоглох хүүхдүүдэд илүү хүрэхээр байна гэдэг талаас нь бол нэгдүгээр харж. За тэр төслийн хүрээнд гэх юм бол одоо тиймэрхүү байх жишээ нь. За мономоунд төслийн хүрээнд гэдэг юм бол бас яг одоо зохиолын сургалт явагдаад тэгээд тэндээс төрсэн моног тавих. За мөн одоо Монгол дур дүмэн тоглогдож байгаагүй. Тэдгээр одоо ганц хүний жүжиг, нэг хүний жүжигийн уран бүтээлүүдийг сонгож тоглуулах тийм ээ. Өмнө ажиллаж исэн бүтээл бол бас ондоо байдаг. Одоо яг ингээд өмнө тоглогдож исэн, Монгол тоглогдож исэн жүжигийг бас ингээд тоглохоор нэг өөр нэг мэдрэмж. За яг Монголд хязгаарч тоглогдож байгаа жүжигийг тоглох бас нэг маш их зүйлийг судлах, ойлгох. Тэгээ манай бас нэг урлагийнхны амьдрал гэх юм одоо яг манай энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн амьдрал яг нэг тийм нэгэн хэвэн байгаад байдаг. Тэр нь ч бас энэ мэргэжлийг сонгоход нөлөөсөн болов гэж боддог. За одоогор бол манайх яг уран бүтээлдээ орчихсон уран бүтээл маань бас төдийлөнд тайзан дээрээ гараагүй. Яг нөгөө ширээ нүүн шилтийнхаа хэлбэрт явагдаж байгаа болохоор одоохондоо бас харцангуй ачаалал багтай байна. Бусдаар бид нар чи яг уран бүтээлтэй үед бол тэгэл нөгөө гинтийн гэдэг шаардлагууд гарч ирдэг штэ тий. Хугацаа наашаа тоглогдохоор болдог, төлөвлөгөөнд өөрчлөлт ордог ч юм уу. За эсвэл одоо мөнгө төгрөгийн асуудал тийм зүйлээс бол уран бүтээл наашлах үе байдаг тийм. Тэр үед бол тэгэл өглөө одоо шүнжин бэлдэж байгаа л өглөөний 6 цагт тараал 7 цагта буцаал цугладаг. Гэртээ очиод нэг ус уучаал ч юм уу те нэг усанд орчоод нэг юм идчихэл
буцаал нүдэ нухлаал ирдэг. Тийм үед бас байна. Ер нь янз янз л да. За тэгээд зураг авалт маавалттай ийм үедэд бол тэгээд шөнийн зураг авалт тэгэл хийдэг гэж дуусах уу. Тий янз янз. Харин одоогор бол яг нөгөө уншилтын ширээний уншилт одоо дөрүүдийн задаргаа, зохиолын задаргаа төвшин дээр уран бүтээл маань явж байгаа учраас бас харцсангу нэг режимэнд амьдраад байна. Тий. Тэгээд яг хуу хичээлтэй үед дээр бол мэдээж оюутнуудтай хичээл орно. Бусад үед дээр нь судалгааны ажлаа хийн, давхар хажуугаар нь жүжигийнхэн бэлтгэл. Нэг тиймэрхүү амьдралын дормжомтой явж чинь да. Тий. За тэгээд заримдаа ч одоо тэгээд яа харахгүй өөрөө найруулаад өөрөө тоглож ил байна. Тэгэхээр одоо тайзан дээр ингээл найруул жүжигчд байна штэ. За чи яг энийг ингэж хиймээр байна. Энэ дээр бол ийм үйл явдал болоод ингэж яадаг гэж байгаа. Собит болсон факт нэвтрэн гарах үйлчлүүд чинь ийм байна гэдэг ингээд замжаа өгөхнийг өөрөө тайзан дээр гараад яг тэр партнертойгоо харьцаад ингээд ирэхээр би энэ жүжигчинд ийм мэдрэмж төрж байгаа юм шүү дээ. Тэгэхээр би замжаа хэлэхдээ илүү нөгөө жүжигчтэй ойлгож эхэлж байгаа юм л та. Илүү жүжигчдийг ойлгож өөрөө дотор нь тогоонд нь орчоод өөрөө орж тогоонд нь орж буцачаад гаднаас нь хараад за амталж үзээд дав сонгоно нь ямар байна. Дахиж өөрөө орж тоглолцоод дахиж тогооноосоо гараад гэдэг шиг. Тэгэхээр мэдээж ачаал бол ихтэй. Ачаал их. Тэгээд ер нь одоо яг Багтаасны театр Монголд бас хэр хөгжиж байгаа вэ? Яг хэдэн театр байна гэдэг ингээд үзэхээр бас төдийлөө олон биш. За гэхдээ яг хуу Багтаасны хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг Black Box театр одоо манай Зүгийн театр гэдэг. Энд яг нэг юм нэг юу байдаггүй. Одоо уламжлалт театр шиг нэг юм тогтолцоо байдаггүй гэх юм уу? За ингээл найруулагч бол сайхан жүжигээ найруулаад зураач нь тэндээ зураачаа хийгээл жүжигчт нь дүрдээ анхаарлаа хандуулаад байдаг тийм үү. Тэгтэл яг манай Камерны театр одоо Багтаасны театр дээр ороод ирэхээр өөст юм болгоно гин. Би ч одоо тайсны зураачаа хийчихэж байгаа. За тэгээд жүжигчнээ хийчихэж байгаа. Найруулагчаа хийчихэж байгаа. Ер нь манайхан бүгд нэг 2-3 давхар ройлтой. Ховц мовц руу бол нөгөө манай жүжигчд маань орно шүү дээ. Хол замд аялан тоглолт дээр явахдаа жолооч болж байгаа, театр дээр цэвэрлэгчээ хийчихэж байгаа ингээд гих мэтчлэнгийн ингээд ер нь бүгд яг нэг тийм чи тэрийг би тэрийг гэсэн юм байхгүй. Яг тухайн моментод зохион байгуулалтанд ороод зарчим ярих болохгүй ята. Хариуцлагатай байх хэрэгтэй. Уран бүтээлтэй. Тухайн хийж байгаа ажилдаа маш хариуцлагатай ханддаг байх хэрэгтэй. Өглөө 9 цагт гэвэл 9 цагтаа, шөнө 3 цагт гэвэл 3 цагтаа яг л бэлэн байх хэрэгтэй. Хариуцлагатай байх хэрэгтэй. Хандлага маш чухал шүү дээ. Одоо ер нь яг л манай би театрын яг баримталдаг зүйл бол нэгдүгээрт хандлагыг манай театр одоо залуу жүжигч одоо анх орж байгаа жүжигчдээс гэх юм уу хардаг. Ямар хуу хандлагатай хүүхэд байна. Уран бүтээлд яаж хандж чинь хувийн одоо бусад үед одоо чөлөөт үеэрээ ямар хуу хандлагатай байв. Хандлага хамгийн чухал. Хандлага гэдэг юм чинь цаа нөгөө хариуцлага гэдэг юм тийм үү? Тухайн хувийн өөрийнх нь хариуцлага, хувийн зохион байгуулалт. Тэр их хариуцлагатай байх хэрэгтэй гэж би харддаг да. Өөрөө хариуцлагатай байгаад ирэх юм бол бүх зүйл нь жигдрээд л ингээл сайхан болоод л ирэх юм шиг санагддаг.